Бурхан багш анхныхаа та бидний өсөж байгаа Варанасын Сарнат Эршипатан Мегадав гэдэг энэ газарт бурхан багш морилоод анхныхаа 50 шавьтай одоо тэр Чоконди гэдэг сувран дээр анх уулзаа. Тэндээсээ наашаа яваад энэ төрөн одоо бидний яасан тэр том сувраны одоо Даммек стопа гэж тэр сувраны байгаа тэр газар дээр бол анхныхаа 5 шавьтай Даммачака Паватан судрыг сайхан айлдаж тэрний айлцсны дагуу одоо бурхны 5 шавийн анхных нь болох Кондоnya гэгэрлийн анхны шатанд болох Шротапаны шатанд хүрсэн. Тэгээд дараа нь дахиад залгуулад 4 өдөр одоо тэр бяцлал зааж сургаал айлтахад дараачийн 4 шавь нь одоо ээлж дарааллаар одоо Шротапанд болсоор байгаад тэгээд 5 өдрийн дараа бол өөрөөр хэлбэл гэгэрэл ариусалт хөрнө гэдэг бол зүгээр нэг ном сургаал сонсоод зүгээр нэг одоо ганц шидийн асуудал биш. Хүн болгон бяцлал хийх хэрэгтэй, практик бяцлал хийх хэрэгтэй. Практик бяцлал хийж агаад ном сургаал сонсож, онлайн сонсож, онл практик хосолж ийж одоо гэгэрэлгээд хүрдэг. Дээрээс нь хин нэгэн хүнийг бурхан өөрийнхөө ич шидийн хүчээр гэгэрэл хүргэдэг. Хүн хувь хүн бүр ажиллах хэрэгтэй болдог гэдгийг бол харуулж байгаа хэрэг. Тэгээд анхныхаа 5 шавьд ном сургаал айлдаад 5 өдөр ажиллаж байж тэр тавуул одоо гэгэрлийн анхны шат болох Шротапаны шатанд хүрсэн. Тэрний дараа бол одоо бид нар удахгүй очиж одоо тайлбарлана. Тэр одоо энэ 5 гэгэрлийн одоо анхны шатанд хүрсэн Шротапанд болсон хүн шавнар бол дараачийн сургаал номыг ойлгох боломжтой болж эхэлсэн. Тэгээд тэр 5 шавьдаа бол одоо Анат Лаккана гэдэг судрыг бол айлдаад тэгээд тэр 5 шавь тэр ном сургаал номыг айлтахад бид дагаад бяцлал хийж агаад тийм ээ ном сургаал явж гин давхар биеийн дээр бяцлал нь явж байна. Тэр одоо хүнээс дээшээгээ хүн хийгээд хүнээс дээшээ 16 тэнгэрийн орно. Дээшээ Брахма ертөнцийн төрүүлдэг энэ бүх үйл явруудыг устгах ёстой учраас тэр одоо устгах процессыг бол нэлээд маш нарийн өндөр түвшинд хүрсэн бяцлаглалын аргыг зааж өгч тэр одоо Бурхан багшийн 50 шавнар бол тэгээд тэр судрыг бяцлаглалын заагаад тэгээд давхар тэр судар Анат Лаккана гэдэг. Анатта гэдэг би гэж байхгүй гэсэн. Лаккана шинж тэмдэг гэсэн. Тийм би гэж юм байхгүй гэсэн шинж тэмдэг гэсэн судрыг айлтахад бол тэр 5 шавь нь бол тэр сонсож давхар бяцлал хийсээр байгаад дээрээс нь хүний төрөл дээшээгээ одоо 16 тэнгэрийн орно. Дээшээгээ 6 тэнгэрийн орно. 16 давхар одоо Брахма биетэй Брахмагийн орно. Дээшээгээ биегүү одоо 4 Брахма. Нийтдээ ийм олон тэнгэрийн орнуудад тэр өөрөөр хэлбэл сайхан одоо төрлүүдийн үйлийг устгах нь шүү дээ. Тэгэхээр тэр үйл яврыг устгах ажлыг бол тэр судрыг одоо их маш нарийн өндөр түвшний судар учраас тэрийг сонсоод тэр тавуулаа бол тэр сургаалын төгсгөлд бяцлал хийгээд сургаалын төгсгөлд бол тавуул архан тулж дайснаа дарлж төгс гэгэрлийн шатанд хүрсэн. Тэгээд тэр төгс гэгэрлийн шатанд хүрээд судар дээр бурхан багш айлтахад тэр үед ертөнцид 6 архад байлаа гэж. Тэгээд 6 дахь өдөр нь одоо та бидний энэ хойно байж байгаа энэ газар дээр бол бурхан багш заларч ирээд энд бол мод байсан. Энэ модны доор одоо бурхан багш өглөө өөрөөр эрт суугаад одоо бяцлал хийж байсан. Ер нь одоо бурханы одоо үйл болгоно учир шалтгаантай байдаг. Бурхан бол энэ шөнийн одоо цагт бол шөнийг 3 хуваагаад шөний эхний хагаст нь бол одоо тэнгэрүүдтэй уулзаж тэнгэрүүд нумайлддаг. Шөнийн дунд хагаст бол энэ одоо хэдийгээр бурхан болон гэгэрсэн ч гэсэн гэгэрэл хүрсэн бол сэтгэл бол ядарна гэдэг бол асуудал байхаа болчтой. Юу ядардаг вэ гэхээр зөвхөн одоо бие ядардаг. Одоо бурханы одоо хүний бие их эцгээс заяасан бие лагшинтай бие байгаа учраас энэ бие нь ядардаг учраас одоо шөнийн дунд хагаст бол хажуулдаж хэвтээд одоо бид нар одоо энгийн хүний одоо хорхирч унтдаг шиг бол бурхан бол хорхирч унтдаг. Өргөлж бэлгүүний одоо мөнгө усын одоо бэлгүүнтэйгээр бэлгүүний шатн одоо байдалтайгаар хэвтээ хорхирч унтахгүй хэвтээд тэр асуудал сэтгэл бол байнгын одоо бяцлаглалын төвшөнд байгаа учраас тэрээс ядрахгүй харин бие ядардаг учраас бие хэвтээж бол шөнийн дунд хагаст бол амраадаг. Тэгээд шөнийн сүүлчийн хагаст өглөөний одоо ингээд бид нар бяцлал хийхдээ өглөө босдог 4 цаг шөнийн сүүлчийн хагас байгаа. Сүүлчийн хагаст босоод суугаад энэ ирж байгаа өдөрт хүнд ном айлтах уу хаана одоо цаг нь болсон хүн байна уу гэдгийг бол бурхан одоо бэлгөөнийхээ мэлмигээр тунгаадаг. Тэгэхээр тэр үед энтгчүүд ярьдаг байсан өнөөдөр одоо бурхан багшийн бэлгөөний мэлмийн торонд одоо ямар хүн одоо ямар тэнгэр Брахма одоо баригдах бол гэж одоо хүмүүс ярьдаг байсан. Тэгээд тэр өглөө босоод ингээд сууж байх үедээ удахгүй одоо дараачийн шавнар ирэх юм байна гэдгийг болгоосон.
Тэгээд тэр шавнараас нь одоо хамгийн гол одоо чухал шавь нь бол яг одоо энэ бидний амьдарч одоо зогсож байгаа энд байсан модны доогуур бурхан багш залраа сууж байна. Яг энэ модны хажуугаар ирэн гэдгийг бол бурхан багш болгоогоод энд ирээ сууж байсан. Тэгтэл яасан бэ гэхээр одоо тэр үед одоо энэ үйл явдал бурхан багш 5 шавнартайгаа гэгэр шатанд түрээд одоо байж явах үед Варанас хотын баяны хүү Яш гэж одоо залуу байсан. Тэр залуу бол ямар ч үстэй мэхээр их баян айлын ганц хүү учраас одоо ер нь энтхүү бол жилийн 3 улиралтай шүү дээ. Өвлийн улирал тийм ээ. Одоо зуны одоо халууны улирал, тэгээ борооны улирал гээ 3 улирал. Тэгээ тэр дээр үеийн одоо баян хүмүүс бол 3 ордонтой байдаг байсан. 3 орднууд нь бол нэг нь бол өвлийн улиралд байхдаа байдаг жоохон дулаахан тийм ээ. Одоо халууны улиралд байх үед нь цон монх одоо нээлттэй их байдаг ч юм уу тийм ээ. Борооны улиралд явдаг нь бол дээврээс ямар нэг ус мус гоожихгүй илүү одоо борооноос хамгаалсан юутай юм 3 ордонтой байдаг байсан. Тэгээд тэр залуу бол тэр айлын баяны одоо Варанас хотын хамгийн баяны хүү байсан. Асар их тансаг байдалд өссөн. Тэгээд ганц хүүгээ бол одоо тэр 3 ордон одоо барьж өгч олон зарц өвчлөлттэйгээр тэгээд тэндний хийдэг ажил бол сайхан зугаацчил тийм ээ баярлаж одоо байгаа эд хөрөнгөдөө өмбөж баясаж амьдардаг байсан. Тэгэхэд тэр яш тэр шөнжин одоо найз нартайгаа зугаацч одоо баярлаж баяр тэмдэглэж хагаад өглөө эртс ирсэн. Эртс ирээд ингээ эргээд тойрныг харахад тэр одоо баян тансаг тэр сайхан ордон дотор байгаа найз нөхдүүд нь зугаассан найз нөхдүүд нь бүгдээрээ ингээд унтцсан, зарим согтаад унчихсан. Тэг зарим нь тэгээ янз янзын хорхирсан унтж байгаа, зарим нь одоо янз янзын хамраасан, янз янзын одоо нус энэ төр гойчих ч юм уу тий. Янз нөгөө нэг шүнжин зугаацсан, архицсан согцсон хүмүүсийн байдал өглөө ямархуу байдаг үлээ. Тийм одоо байдалтай байсан. Тэр байдлыг хараад гів гинт одоо их тэр баян тансаг амьдралаасаа одоо юу яаж сэтгэл нь одоо ерөөсө орогдохой болж тэгээд энэ их ер нь хичнээн зугаалаад тэнгис гэсэн зовлон асар их зовлон мэдэрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэр тийм сайхан баян тансаг орчинд байж байгаа ч гэсэн тухайн хүний хувьд бол энэ зовлон юм шиг. Тэгээд сэтгэл нь асар их шаналж одоо ийм бүх юм сайхан тансаг байлаач гэсэн сэтгэл нь тайван бос ер нь байж ирсэн. Тэгээд тэр өдөр бол тэр байдал нь улам нэмэгдээд тэгээд тэр гэртээ тайван байж чадахгүй даа болоод өглөө өөрөөр гэрээсээ гараад наашаага одоо Варанас хотоос наашаа гараад одоо энэ чинь Сарнат хүртэл бол нэг 20 км газар байгаа. Наашаа ингээ алхасаар яваад өөрөөр хэлбэл сэтгэл нь тайван биш байгаад байгаа. Тэр сэтгэл нь тайван байдлаас тэр баян тансаг байдал бол тэр байдлаас гарах ямар ч боломжгүй. Асуудал сэтгэл дотор байгаа учраас тэрийг нь арилгадаг, тайвширдаг арга болохгүй. Тэгэнгუут нэрээсээ ойроо явъя. Ер нь бол энтгчүүдэд нь эртээ үеэс уламжлан тийм зовлонгоос салаад одоо ингээ яхаар бол ерөөсөө шууд ойроо явдаг. Ойд явж одоо хүн амтнаас хол байж тийм ээ. Одоо зовлонгоос салах тэр бясалгал дайны арга хайж ойроо явдаг тийм уламжлалтай. Тэгээд тэр залуу бол тэр өдөр бол тэр одоо хотынхон тэр сайхан тансаг орчинд байж чадахгүй тийм ээ зовлонтой байсан учраас тэр сэтгэлийн ямар амгалан олохын тулд энэ ойд ялангуяа энэ Варанасын Сарнат бол их тийм гэгэрсэн, ариуссан, самбад бясалд орсон аршууд их олоолаа байдаг ийм газар байсан учраас аль нэгэн одоо номтой мэрэгэн хүнтэй уулзаж ном сургаал сонсож сэтгэлийнхээ зовлон салъя гэж бодож наашаа ингэ чиглээд ирсэн баг. Яг ирж яхад нь одоо бурхан багш мэдээж ирж байгааг мэдчихсэн. Мэдээд одоо энэ доор ингээ бурхан багш ингээ бясалгал хийгээ сууж исэн. Мэдээж бурхан багшийн ингээ бясалгал хийгээ сууж байхад бол биенээс гарч байгаа тэр амар амгалангийн нирваны энерги байгаа. Дээрээс нь биенээсээ цацарч байгаа тэр гэрэл биений гоо үзэсгэлэн гайхамшигтай тэр гэрэл байгаа. Дээрээс нь тэр сайхан нирваны энерги бол тэр их зовж байгаа яш бол хараад энэ хүн бол үнэхээр жинхэнэ хүсэж байгаа. Хизээч өөрчлөгдөхгүйгүй жаргал ямар амгаланд хүрсэн хүн байна гэдгийг хараад мэдээд тэр зовлонгоос арга заалгаж авах гал маш хурдан одоо бурхан багшинд иргэд гөөж ирсэн. Гөөж ирс суугаад одоо ингээд зовлонтой байгаа байдлаа хэлээд тэгээд сургаал номоо одоо сонссон. Тэгээ бурхан багш тэр одоо залууд яшид бол сургаал ном айлдаж бясалгал заалгаад тэгээд дараа нь сургаал номоо айлтахад яш бол олон төрөлдөө башнаа бясалгал хийжсэн хүн учраас бурхан багш одоо анаапаны бишний тухай хилэнгуут шууд олон төрөлдөө төвлөрлөө хөгжүүлсэн учраас төвлөрөл маш хурдан хөгжөөд дараа нь бишнаа бясалгал заангууд бишнаа бясалгал хийнгүүт биеэр нь одоо чөлөө турсгал явж одоо тэр бясалгал маш хурдан сэргээд тэгээд дараа нь бурхан багш зовлон байгаа шалтгааны устгах ажилдаа яваад эхлэнгуут дараачийн одоо сэтгэлд нурам өгсөн олон төрөлдөө яшийн одоо дадсан сонсдог өөрийнх нь тэр чадамжтай тааруул сургаал айлдаад тэгээд тэр суудал дээр маш хурдан бясалгал одоо хурдтай бясалгал явсан учраас яш суудал дээр гэрлийн анхны шатанд хүрч нирваны урсгалд орж шортапон болсон. Өөрөөр хэлбэл дөнгө сая тамийн зовлон зовж исэн яш
хэдхэн хормын дотор тийм ээ хэдхэн одоо цагийн дотор бясалгал хийж бурхнаас номсрал сонсоод нирваны хамгаалтанд мөнхийн хамгаалтанд очсон. Тэгэхээр бол одоо яш бол өөрчлөлт. Тэгээд яш одоо ингээ байж атал утахгүй аав ээж нь бол одоо ганц хүүгээ гэртээ байхгүй байгааг мэдээд тэгээ хайж эхэлсэн. Хайгаад дээрээс ойр овчин хойс олдоогүй. Тэнгуут нь Варнас хотын одоо баяны том хүү алгуулсан юм чинь тэр одоо бүх хүмүүс одоо яшиг бол хайхаар бол явцгаасан. Тэгээд бүх хүмүүс ийшээ яваад тэгэхэд бол бас нэг урдын буйнаар яшин аав ээж хоёр бол яг одоо энэ бурхан багшийн яштай уулзж ирсэн энэ газараар бол бас цаашаа хүрээд ирсэн. Аав ээж бол мэдчихэж шүү дээ. Одоо энэ хавьд одоо гэрэл хөрсөн бяцлал хийсэн архтууд энэ хүмүүс байдаг учраас тэднэртэй уулзах гээд нааш ирсэн байж магадгүй гэж аав ээж хоёр нь нааш ирж явахт нь бурхан багш мэдээд хэрвээ яшиг одоо ингээд энд сууж байгааг харчих юм бол шууд одоо ном сонсохгүйгээр хүүгээ аваад явчихна. Тэгэхээр одоо тэр хүмүүс ч гэсэн одоо гэгэрэл ариуслах хүрэх ховтой хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг эхлээд тэр номтой учруулахын тулд бурхан багш эд шидийнхээ хүчээр яшиг харагдуулахгүй болгоод одоо яасан. Тэгээд нөгөө бурхан багшийг хараад тэр их буянтай урдын төрөлтэй бас бодисаа төвтэй холбоотой явсан хүмүүс бурхан багшийг хараад хажууд нь ирээд та манай хүүхдийг харсан уу? Ийм хуцтай ийм хүүхд байгаа гэдэг энийг явсныг харсан уу гэсэн. Та хоёр суугаад утахгүй та хоёр хүүгээ харах болно гэдэг. Тэгээд тэр хоёр суунгууд мань тэр хоёр хүмүүстэй олон төрөлтэй хамт явж исэн. Дээрээс нь тэр хүний олон төрөлтэй ямар бяцлаглыг хийж исэн, ямар аргаар одоо илүү одоо гэгэрлийн хөрх чадварыг хөгжүүлсэн тэр фармийнхын одоо бурхан багш бэлгүүнээрээ тоглогоогоод тэр дагуу ном сургаал айлдаад тэгээ бяцлаглаа зааж өгөө. Тэгээ дараа нь сүгсгэлд нь сургаал ном айлдаа таарсан сургаал ном айлдаа. Тэгэнгүүт тэр асар их сэтгэлийн баясгал урмтайгаар бяцлаглаа хийсээр байгаад тэр аав ээж хоёроос яг суудал дээрээ гэгэрлийн анхны шатанд хүрсэн. Нирваны урсгалд орж Шуратапаны шатанд хүрсэн. Тэгээд тэр Шуратапаны шатанд хүрээд өөрөөр хэлбэл аав ээж хоёр нь там, бэрд, адгуус, асуур, дөрвөн муу заяаны одоо зовлонгоос гэтлээд амьдрал нь цаашдаа одоо гэгэрлээс гэрэл рүү явах нь баталгаатай болонгууд одоо тэр бурхан багш ичидийнхээ одоо ичидийнхээ юуг одоо болиулахад одоо яш хүү хажууд нь суусан. Тэгэхээр энэ үйл явдал болж явах үед аав ээж хоёрт нь бурхан багш ном сургаал айлдж явах үед яш хэрвээ хизээгээр харагдахгүй байсан ч гэсэн яш бас бурхан багшийн айлдж байгааг сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан багшийн чадвар бол айлдж ном сургаал айлдж явах үед сонсож байгаа бүх хүмүүст тийм ээ бүх хүмүүст одоо яг тустаагаар сургаал айлддаг. Өөрөөр хэлбэл яш хэлхэдийн Шуратапаны шатанд хүрсэн байгаа. Тэгэхэд ном сургаал аав ээжд нь айлдж явах үед яш тустай сургаалыг яшид одоо илүү одоо бяцлал хийгээ цаашаа ахих боломжтой тийм одоо урам өгсөн сургаалыг давхар ингээ айлтахад одоо аав ээж хоёр Шуратапаны болоход яш суудал дээр арханд болж одоо гэгэрлийн одоо даажин баавуулж гэгэрлийн одоо эцсийн шатанд хүрсэн. За ингээд энэ үйл явдал болоод мэдээж яш арханд болоод арханд болцсон учраас ер нь гэгэрлийн шатанд төгс одоо хамгийн эцсийн шатанд хүрсэн хүн бол хар хүний амьдралаар энэ хар хувцастай байх ямар ч боломжгүй. Тэр дорн лам хувцас өмсөхөөс бол ямар ч боломжгүй учраас тэр дорн одоо бурхан багшаас сахил хүртэж одоо сахил хүртье гэж хүсэл тавьсан. Тэгэхээр нэг үйл явдал байдаг. Ер нь урдын олон төрөлдөө буйнаа хийсэн, фармыгаа хөгжүүлсэн ийм одоо мундаг хүмүүс. Дээрээс нь урдын төрөлдөө лам хуургуудад шаардлагатай одоо лам хувцас тийм ээ бадар аяг иймэрхүү юмуд өглөө өгчээсэн ийм буйнтай хүмүүс яадаг вэхээр одоо бурхантай уулзаа гэгэрлийн эцсийн одоо төрөл авах үед одоо ичидийн хүчээр тэр лам хувцас энэ бий болдог. Тэгээд тэр одоо яш минь ялгаагүй урдын төрөлдөө тэр бурхны үед учирсан бурхны үед лам хуургуудад лам хувцас бадар аяг лам хувцсыг хэрэгцээнийг ингэж өглөг өгшөөсөн буянтай хүн байсан учраас бурхан багш одоо энгийн бусад хүмүүс бол яваад одоо лам хувцасаа авч ирдэг тийм ээ лам хувцасаа авч ирдэг хинээс бүлгээд лам хувцасаа авч ирээд тэгээд үсмэсээ засуулаад хусуулаад тэгээд тодорхой одоо зан үйл хийжээж бол одоо лам болдог байсан бол энэ яш бол урдын төрөлдөө асар их олон буянтай хийсэн байсан учраас бурхан багш зүгээр ховрог минь наашир гэдэг үг хэлэхтүүдэд өснө энд автоматар хусагдаад би энэ одоо ингээд лам хувцас нэг буйнаар хийсэн лам хувцас нь бий болоод тэгээ бадар аягийн бий болоод ингээд одоо 60 настай хуург шиг болж өөрөөр хэлбэл шууд одоо бурхан багшийн тэр хэлэхтүүдэд гэлэнгийн сахил одоо тэр нэг бүрэн одоо өвсөн бада сахил авсан ийм тохиолдол гарсан. Тэгээд одоо энэ маягаар энэ гэрүүлийн одоо аав ээж хоёрын Шуратапаны шатанд төрж там бэрд адгуус асуурын тэр зовлонгоос гэтэлж тийм ээ одоо цаашдаа бяцлал хийгээд явал 7хон төрлийн дотор бяцлал хийхгүй байсан гэсэн автоматар явандаа гэрэлд хөрхөн батархаатай нирваны шатанд одоо төгс гэрэлд хөрхөн баталгаатай болж тий дээрээс нь
яш бол одоо архан тулж гэгэрсэн. Тэгэхээр энэ гэр бүлийн хувьд бол маш их баяртай явдал болсон учраас бурхан багшийг гэртээ 5 шавтайг нь бол урьд залсан. Тэгээ гэртээ очиод гэрт урьд залж Варанаси хотод аваач хоол унд өгөөд тэгж байтал Варанаси хотод удалгүй Варанаси хотын хамгийн их толгой баяны хүү яш одоо лам бурханы сургаал номыг сонсоо гэгэрэлт хүрээд тийм ээ лам болж гин гэдэг мэдээ бол ингээд Варанаси хотоор тарсан. Тэгээд Варанасын тэр баяны яшийн найз бол одоо 54 найз байсан. 54-өлөө ирээд яштай уулзаад юу болсон тухай асууж лавлаад тэгээд бурхан багшаас ном сургаал сонсоод минь тэр 50-уулаа бас минь нэг тэр яшид одоо заасан сургаал номтой адилхан бяцлал хийж ном сургаал сонсоод одоо тавуулаа тэр 54-өлөө бол гэгэрлийн шатанд хөрч бүгдээрээ 54-өлөө архан тулж лам хуург болсон. Тэгээд 54 найз нар тэгээд яшта 50 тийм ээ 55 дээрээс нь бурхан багшийн 55 шав тэгээд 60 тэгээд судард гардаг бурхан багшийг оруулаад тэр үед ертөнцид 61 архант байлаа гэж. Тэгэхээр энэ бидний энэ харж байгаа энэ газар бол одоо энэ бурхан багшийн одоо ном сургаал одоо 3 эрдэнэ тийм ээ ном одоо бурхан багш нь одоо бурхан ном одоо хувраг эрдэнэ бий болоод дээрээс нь одоо 60 одоо гэгэрсэн архант ингээд бий болоод тэгээд энэ одоо бас газрын нэг юу л бурхан багш тэр 60 архантуудыг 408 зогслоо сургаал одоо бурханы сургаал номыг явж заах дэлхийн анхны одоо багш нарыг томилж одоо өөрийнхөө оронд одоо бурханы заасан сургаал бяцлагыг заадаг ном сургаалын одоо дэлгэрүүлдэг одоо хүмүүс болгож энэ газар дээрээс тэр 60 одоо архантуудыг 408 зогслоо хамт битгий яв тусдаа яв амтнд одоо дэлхийн таарсан хүн болгонд одоо номын сургаалыг зааж зовлонгоос гэтлэх арга замыг хөргөж ингээд эндээс одоо бурхан багш одоо 80 гэгэрсэн архантуудыг 408 зогс руу явуулсан байдаг. Тэгэхээр энэ бол маш их тийм чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бурханы ном сургаал дэлхийд даяар хүн төрлөختөнд түгэх. Өөрөөр хэлбэл дэлхийн одоо бяцлагч нарын хувьд бол дэлхийн анхны бяцлаглалын багш нарыг эндээс одоо явуулсан гэсэн. Тэр үеийн одоо бурхан багшийн явуулж байгаа багш нар бол бид нар шиг зөвхөн ийм багш нар биш. Гэгэрсэн архантууд. Өөрөөр хэлбэл практик бяцлаглалын бол төгс биеэрээ мэдэрсэн онсон онлыг бол төгс мэдсэн. Онл практик холцлуулна төгс зааж чадах анхны одоо ном сургаалыг дэлгэрүүлдэг одоо бяцлаглалын багш нар бол эндээс л анх одоо дэлхийд даяар явсан. Тэгэхээр гэгэрсэн энэ 60 архад бол бурхантай адилхан сургаалыг заах чадвартай учраас ингээд явуулсан ийм түүхтэй юм газар юм аа.